Сайн байцгаана уу? Хазаа илгэн видеонд тавтаамаар л өнөөдөр та бүхэндээ улааны femur яс буюу дунд чимээний ясны өрөмдөж fracture гэмтэл үүсгээд stem cell суулгах аргыг танилцуулъя. Одоо ингээд улаанаа ихлэг унтуулах тариа хийсэн байгаа. Тэгээд багжуудаа ингээд этанол ариутгаад PBS-ээр угаагаад одоо энэ хоёр пикод нэгэнд нь этанол нэгэнд нь пик юу байгаа. PBS байгаа. За энд хулганаа өнгөрөө унтчихгүй гэдэг хөлн дээр нь дараа шалгаж байна. За хөлн дээр нь дарахад нөгөө хөдөлж байгаа бол хулган маань бүр унтааг өсөөгдөх юм бол жоохон хүлээх юм эсвэл нэмж унтуулгын тариагаа хийж өгнө. За тэгээ дараа нь йодороо ариутгаад хуурашуулж өгнө. Тэгэхгүй бол дотгошоо йод орох юм бол мэдээж суулгах хэсэг маань өхүүлэх аюултай. За тэгээд доор нь би ингээд хатуулгатай нэг юу тавьд өгчдөг. Таг 15 мл тюбийн таг. Тэгээд ингээд ясаа бишээ. Арсаа ингээд яг femur ясгийн харалтаа дээр нь хөндлөн зүсэж нэ. Нэг чихтэй арсаа ингээд зүсчих юм бол юу яа. Дараа нь идэхтэй амар. Тэгээд одоо болохоор доошоо ингээд яс хүртлээ булчингийн нэ. Тэгээд ер нь судас зүсгүй байх хэрэгтэй. Судсын зүсчих юм бол бас цус алдаад суулгах хэсэг маань бас холилтой бол тэгээд өхүүлэх аюултай. Тэгээ ясаа гарч иртэл доош нээгээд одоо ингээд яс нь харагдчихээн. За тэгээд энийгээ туслах багш одоо манай хятад оюутан барьж өгдөг. Хятад оюутнаараа ингээд бариулаад бэхлүүлж бариулаад хоёр талаас нь ингээд бариулаад тэгээд өргөнийхөө хушууг ариутгаж бэлдээд ясаа ингээд хуурашуулж өгөх юм бол алтрах нь бага байдаг. Тэгэхээр өрөмтгөд арай төхөн байдаг. За ингээд өрөмдөөд яг ингээд доошоо ингээд нэвтрэнгуут нь л ер нь зогсоно. Тэгэхээр ингээд хоёр ясаа нэвт өрөмдөж болохгүй. Яг эхний яс нь л доошоо нэвтрэнгуут ингээд зогсоно. Тэгээ жоохон тойргоо том болгоод тэгээд энэ нөгөө нэг ясны өрөнгүүдээс гарчаад авчих хэрэгтэй. Одоо энд ингээд сайн харуулж байна. Үсгсэн ясны гэмтэл маань одоо дунд чимээний ясанд нэг ис үйлдвэрлэж цусны ис үйлдвэрлэгдэж байгаа болохоор яа гарахгүй цус гараад идэг. Тийм учраас нөө суулгах гэж байгаа эсээ хамгаалсан тийм жээлэнд хамт хольж өгдөг. Одоо эсээ бэлдэнэ. Тэгээд эсээ жээлтэй хойлоод суулгаж өгнө. Тэгээ араас нь бас нөгөө нэг эсийнхээ араас бас тэр эсээ ингээд сарцаах уусмал нэмж өгнө. Тэгээ бас жоохон ингээд наалдуулах хоёр дараа нь булчингаа хаах учраас булчингаа ингээд наалдуулахаар уусмал нэмж өгдөг. Ойролцоогоор 4 микролитр л ордогдоо жижигхэн болох. За ингээд наалтчдаг хоорондоо наалдаад зарцдаг. Тэгэхээр сайн чимхэж өгөөд наалтуулаад тэгээд араас нь булчингаа оёод арьсаа оёод булчин арьсаа тус тусд нь оёж хааж өгнө шархаа. Тэгээд компьютер томограф зургийг харахад бол харагддаг. 7 хоног болгон компьютер томографоор хийдэг.